За бүгдээрэнд нь хамгийн анхны lesson 1 хичээлээ хүлээж авах чагаа өдрийн мэндийг хүргэе. За тэгээ багш нь эндээ шууд рекорд хийгээд одоо явна. Тэгээд багштайгаа айл болохоор багшийн командыг биелүүлээд бичиж аваарай гэвэл бичлэгээ зогсоогоод бичиж аваад за тэгээд даалгавруудыг маш анхааралтай хамт ажиллаад шаардлагатай бол видео зогсоогоод тэмдэглэл хийгээд шинэ үгнүүдэд бичиж аваад багшийн тайлбарлаж байгаа дүрм чухал юмнуудаа бичиж авна. За мөн багштайгаа хамт ямар нэгэн одоо тоглоом тоглох ч юм уу эсвэл хамтдаа дасгал ажиллах үед бол аль болохоор идэвхтэй яг багшийн хажуу суугаа хичээл хийж байгаа мэт багштайгаа ер нь бол ингээд зайнаас ч гэсэн хажууд байгаа юм шиг хийгээд яваарэ. За тэгээ багш нь яг одоо хичээлээ эхлүүлье. За тэгээд эхний хичээлээ хүлээж авъя. Зүүмээр явж байгаа учраас аа ингээ багш нь цаг тавьчихъя. Тэгэхээр зүүн маань 30 минут болоод тасардаг учраас цаг тавиад эхэлье. За дуу маань тод ойлгомжтой байгаа байх гэж бодож байна. За ингээ багш нь дэлгэцээ шеэрлэе, хичээлээ шеэрлээд явъя. Мөн одоо юу яагаад явнаа? Цагаа бас хамт хараад явнаа. Та нар маань тэг хүссэн газараасаа хүссэн үедээ одоо юу яагаа яваарай. За ингээд хичээлээ бүгдээрээ эхлэе. За F5. За бүх юм харагдаж байгаа гэж итгэж байна. За ингээд бүгдээрээ эхний хичээлдээ оръё. За англи хэл. Англи хэл маань хамгийн түрүүнд бид та нар маань одоо бас насан турш хүмүүс учраас би та нартай аль болохоор үсгнээсээ эхлэхийг хүсэхгүй байна. Англи хэл бол 26 үсэгтэй. За 26 үсгийг бол та нар маань бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. За English 26 alphabet. За ингээд өсгөнүүд маань байж байгаа учраас за энэ бол ингээ англи хэлний өсгөнүүд ингээ байж байна тийм ээ. Тэгэхээр эднэрийг би бол та нарт нэг заах шаардлагагүй гэж бодож байгаа шүү. За одоо ингээ байж байна. За A B C D E F. За энэ дуу байдаг, дууг нь сонсчих. За эндээс хамгийн чухал хүмүүсийн андуураад байдаг зүйл нь бол энийг J гэж уншдаг. J энийг болохоор G. G, J, G, J. And W, X, Y. За бас энийг H, H, H. За тэгээд энийг бас их андуурдаг. K. Энийг K гэхгүй шүү. K гэхгүй. K, K. За бусдыг нь бол та нар чадна. Энийг U, U, Y, U, Y, U, Y. За эдгээр маань нийлээд л одоо үсэг болчдөг байх нэ. За ингээд үндсэн хичээл рүү оръё. За тэгэхээр англи хэлэн дээр хамгийн чухал зүйл маань бол бид нар мэдчлэх байж байгаа. За тэгэхээр өнөөдрийн сэдвэрээ бид нар мэдчилгээгээрээ эхэлье. Англи хэлэнд мэдчилгээ бол албан ёсны болон албан бус. Одоо албан ёсны гэдэг маань хурал цуглаан, танихгүй хүмүүсийн орчинд, офис дээр, ажил дээр шинэ хүмүүстэй уулзахдаа та нар маань hi биш hello, 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 how are you? How are you? Hello, hi. За, hello-ыг бол албан ёсны танихгүй хүмүүстэй анх таарчихдаа hello, hello гэж мэдлдэг байх нь багшаа дагаад хэлээ яваарай. Hello. За, сайн байна. Багшаа дуудангууд дагаад хэлээрэй. Hello. Hello. За, дараа нь hi. Hi гэдэг бол албан бус мэдчилгээ буюу бид нар найзуудынхаа дунд одоо дотны хүмүүстэйгээ hi гэж мэдчилж байгаа байна. За, дараа нь найзуудыгаа how are you буюу чи сайн уу гэсэн үг. За энэ дээр гарч байгаа how гэдэг нь хэр гэсэн үг, are гэдэг нь бол юу гэдэг нь чи. Тэгэхээр нийлүүлэхээр чи хэр сайн. Одоо манайх орол юу байна? Чи дэжгүй юу? Сайн бидтэй гэсэн үг. How are you? Дагаа хэлээрэй. How are you? How are you? How are you? Сайн байна. За тэгээд энэ how are you гэдгийг бол хинтээж одоо хүний минь тусыг мэдтэй ашиглаж болно. Ямар ч хүнтэй hello гэснийхаа дараа how are you? Гингүүд нөгөө хүн маань I'm fine гэж хариулдаг байх нь те. За энэ дээр иж байна. How are you? I'm fine. За хин нэгэн бас зөрүүлээд чамаас how are you гэж асуухад чи энэ хоёрын аль нэгээр хариулна. I'm fine. Ихэвчлэн I'm fine. Би бол fine гэдэг маань сайн гэсэн үг. I am fine. Бичиж авах шүү шинэ өгнүүдээ fine гэдэг маань сайн. I am fine. Сайн байна. Заавал ингэж хариулна. Хүн how are you-г асуугаад хахад урдаас нэнийг зөксөж болохгүй. I'm fine.
За эсвэл чи бүр үнэхээр супер гоё аз жаргалтай, сайн байгаа бол хүнд I'm great гэж хэлж болно. Great гэдэг маань агуу гайхалтай гэсэн үг. I'm great. I am great. Сайн байна. Дагаа хэлээрэй. I'm great. За ингээх мэтчлэн ихний уулзтал байна. За бүр дотны чинь одоо бүр тэг гал хамчин байвал what's up? Юу анда өгшөн гэсэн үг. What's up? What's up гэдэг маань юу байна да? What's up? Эхлээд hi, hello. Hey, what's up? How are you гэж хэлэх нь тийм ээ. За эднэрийг ингээ хэлэх нь. За тэгэнгүүт what about you гэдэг нь харин чамаар гэсэн үг. What about you? What гэдэг нь юу? About гэдэг нь ямар хуу? Юу гэдэг нь чи. Харин чи одоо чиний хувьд ямар хуу байна гэсэн санаа аахгүй юу? За энэ нэраа бүгдийн дэвтэр дээрээ бичиж аваад багшийнхаа хэлсэн орчуулгуудыг ард нь бичээд нэг хүрчлэн цээжилнэ. За мөн англичууд гадаадууд маш илгэмсэг соёлжин хүмүүс байдаг. Одоо мэдчил гэдэг бол маш тийм ичид зовоодох юм бишээ. Хүн болгонтэй өглөө таарж аваад Good morning, how are you? Hi гэж мэдчилнэ. За тэгээ англи хэл маань их маягтай, тансаг. Ер нь бол та нар мэдэн шүү дээ. Европын хаатай хэл шүү дээ. Англи гэдэг маань одоо Английн хатан чи Европын ихэнх орныг одоо захирдаг. Маш юм гоё одоо гайхалтай орон учраас одоо мах маягтай ярина. Манайхан шиг одоо монголчууд ингээ хоорондоо ярихдаа нэг хэрэлдээд байгаа юм шиг харагдаг гинэ. Чи сайн уу байна уу нэ? За одоо нам тавьж штэ. За манайхаар нэг ороо гараад штэ. За өгшин ярий гээл те. Ямар ч нэг тийм темперамент байхгүй, дээшээ доошоо юм байхгүй. Англичууд болохоор маш тийм гоё ярьдаг. Ихэвчлэн их үгийн төгсгөлтөөх өргөж өгдөг. Good morning. Hi. How are you? Та нар маань ч гэсэн тийг сурах хэрэгтэй. Good morning. Чинь хэцүү юм шиг хэвчээ. Good morning. Hi. How are you? I'm fine. And you? За good morning гэдэг нь өглөөний мэнд. Good гэдэг нь сайн. За good-ийн араас танд morning өглөө, afternoon өдөр, evening орой. За дагаад хэлье morning. Сайн байна. Morning. Энэ R үсгийг англи хэлэнд morning гэдэг гэж муухай тод хэлдэг. Morning. Afternoon. Afternoon. Сайн байна. Evening. Evening. Мундаг. За good morning өглөөний мэнд. Good afternoon өдрийн мэнд. Good evening орой мэнд. Өглөө хүнтэй тарж, өдөр хүнтэй тарж, орой хүнтэй тарж. Эдрийг заавал хэлнэ шүү. Заавал хэлнэ. Мөн олон хүмүүс сууж байгаа зааланд ч юм уу хичээлдээ орж ирэхдээ ангийнхаа болон багш нартаа тухайн найзуудтай өдөр таарал good afternoon, hi, how are you гэд. За эдрийг бүгдийг цээжилнэ. Толны өмнө харж агаад өөртөөгөө яриа явна. За салхтаа. За ийм олон хувилбар байдаг. Гэхдээ эдрийг бүгдийг нь үзэхгүй. Та нарт одоо хамгийн өргөн хэрэглэгддэг юмнуудаа үзэхгүй бол олон юм яриад толгой нэрэгдэг. За ийм олон хувилбар байдаг. За зүгээр ингээ мэдээд авчих. За тэгээд бид нар лаг про болохоор эдгээр бүгдийн цээжлэн заяа. За салхтаа see you. See гэдэг нь харах, you гэдэг нь чи. Чамайг харнаа гэсэн үг. Одоо яг орчуулбал одоо удахгүй чамайг харьяа гэсэн үг байхгүй. Одоо манайхаар бол за тэгээд тааръя. Удахгүй уулзъя. See you. See you. See you. Bye. Bye гэж болно. Bye. See you. За дараа дахин уулзъя гэвэл see you later. See you later. За see you later гэхгүй тэгвэл та нарын хувьд бол bye, see you байх хангалттай. За бичиж авах шүү. Bye. Баяртай. See you. Ахин уулзъя. За энэ хоёроо бол салхтаа хэлдэг. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Гадаадуудыг соёлтой хүмүүс учраас бид нар ч гэсэн дагаад хэл сурахдаа дагаад соёлыг сурч яадаг. Хэлийг дагаад манайхан бол мэдчилж хүнийг үдэж одоо сайн сайхан зүйл хэлэхдээ жоохон тааруу байдгийн шүү монголчууд одоо үгүйсгэж байгаа юм биш те. Гэхдээ та нар зав сурах хэрэгтэй. Have a nice day. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Have a nice day. Have гэдэг маань байгаарай, тийм юмтай. Nice гэдэг нь гоё өдөр. Гоё өдөртэй байгаарай гэсэн. Have a nice day. Багшаа дагаалаарай. Have a nice day. How's going? Юу вэ да? Хэр вэ да? За эдрийг бол явах вэ гэд хэлж болно. За энэ мэдчилгээнд бол эдрийг мэдсэн бах техник хэлж болно. За дараа нь өдөр тутмын амьдралдаа шинэ хүнтэй таарахтаа бид нэр насыг бол заавал хэлдэг. Нэр нас. За нэрээ хэлээ суръя. What is your name? Энийг хэлэхдээ what's your name? What's your name? What's энийг нийлүүл хэлждэг байна шүү дээ. What's гэд. Your name. What's гэдэг нь юу вэ? Your гэдэг нь чиний, name гэдэг нь нэр. Нийлүүлээд what's your name? Чиний нэр хэм бэ? Дагаа хэлье. What's your name? What's your name? Сайн байна. За, my name is амархан тийм ээ. My name is тэр. How old are you? How гэдэг нь ямар хуу? Old гэдэг нь нас. Are гэдэг нь бол чи. Чиний одоо нас бол юу вэ? Хэрвээ гэсэн үг. How old are you? Дагаа хэлье. How old are you?
Сайн байна. How old are you? Сайн байна. За ингэнгүүт I am би бол гэд насаа хэлээд years old. Years old гэдгийг заавал хийх шаардлагагүй. I'm 33. I'm 11. I'm 32. 30-ыг 30 гэдэг тийм ээ. Гэхдээ тий 30 гэж муухайлгүй. 30. 30. За тоог дараа нь заана. Гэхдээ одоо насан туршид учраас би одоо 1 2 3 4 5 6 7-ийг заамааргүй байна. Явцын дундаа сурна. 32. 32. 32. Чи 20-той бол 20. 21. I'm. За одоо бүгдээрээ нэг бичлэг хамтдаа үзцгээе. За энийг маш анхааралтай, маш болгоомжтой, маш сонирхож хичээж үзье шүү. Яг өөрөө гадаад хүмүүстэй одоо уулзаж буй мэдцээ юу. За багш. How are you today? Good, how are you? За ер нь ингэж одоо Hi, how are you today? Good, how are you? Well, my name's Doug. What's yours? Dan. Hi, Dan. Nice to meet you. Nice to meet you. Hello. Hello. My name. За энэ дээр харж байгаа nice to meet you гэдэг нь чамтай уулзсандаа та ер нь хараа шинэ хүнтэй танилцахдаа эхлээд hi, how are you? What's your name? My name is Sola. Oh, what's your name? My name is Anna. Nice to meet you. Nice to meet you too. Too буюу би ч бас гэсэн. Nice to meet you too гэж хэлдэг шүү заяа. За. Doug. What's your name? My name is Christiana. Hi, Christiana. It's nice to meet you. Nice to meet you too, Doug. So tell me, what do you do? I work in a hotel. За гих мэдчлэн. За энэ хоошоо what you do мөн бол бид нар тамаагүй. Дараагийн хэсгээр үзнэ. За ингээд саяны бичлэгийн дагуу хоорондоо танилцуулна тийм ээ. За яг одоо бичлэгээ зогсоож байгаад өөрийгөө нэг одоо нэг шинэ найзаа гэж бодоод тэгээд одоо тэмдэглэл рүү гарч агаад бичиж авсан тэмдэглэлснийхаа дагуу найзтайгаа өөрийнхөө дотор хүнтэй одоо бүгдээрээ нэг одоо ингээд та өөрөө ингээд байж лээ штэ. За тэнгуү чиний дотор нэг хажууд байнга нэг гадаад найз чинь явдаг гэж бодчих. Тэр найзтай нэр өг заяа. Аана ч юм уу, Joy ч юм уу, Себстиния ч юм уу те. Тэр амийн та нар нүдэн анаа төсөөлтөө гадаад яг хүнийг төсөөлөөрэй. За ямар өнгөдөрхтэй, ямар зүс царайтай, ямар хүн байна. За нэр өгөөрэй. За наа чиний байнгын дотоод сэтгэл зүрхэнд ч явдаг найз чинь шүү заяа. Чамайг хаач явсан дааж явдаг. За яг наа найзаа яг өөдөөс чинь хараа сууж ийн гэж бодоод танилцъя. За энийг бичлэгээ зогсоож агаад нэг удаа практик хийж үзээрэй. Бүх юм практиктай явахгүй бол мартдаг шүү найзуудаа. Дэвтэр дээрх юмаа толгой руугаа буулгана шүү. Толгойдоо хийн шүү. За бичлэгээ зогсоож агаад үнтэй танилцаа сурч. За дараагийн хэсэг рүү гарцгаая. За дараагийн хэсэг рүү гарцгаая. Сайн байна. За бүгдээрээ expression буюу одоо англи хэлэнд хүнийг одоо энэ бол байнга өдөр тутамд гардаг. За манайхан нөгөө нэгнийгээ дууддаг штэ. Хүй алуу хүй ой ихчээ ахаа гэж дууддаг штэ. Эсвэл ингээл нэг хүний хажуугаар зөрөхтөө алигч халдчих та. Уйгчлаараа ихчээ энэ гэж тэгдэг штэ. Англи хэлэнд ерөөсө тэрийг excuse me. За багшаа дагаад excuse me. Excuse me. Excuse me гэдэг маань танихгүй хүнийг дуудахдаа hey, excuse me гэхэр хин нэгэн хүн чам руу харна. Тэгээд хэлэх юм хэлнэ. Хөөе мөө гэж дуудаж болохгүй. Тэр ч мэдэхгүй шүү. Excuse me. Эсвэл хүний хажуугаар ингээд зөрөхдөө excuse me гингүүд нөгөө хүн чинь холдож өгнө. Тэгээ хажуугаар нь зөрөө. За эсвэл хин нэгэн reception дээр ч юм уу дэлгүүрийн худалдагчаас юм асуухтаа excuse me гэж асуудаг шүү. Тэгэхээр нөгөө хүн чинь аха гэж чам руу харна. Тэнгүүд нь I need a Coca-Cola. Where is it? Coca-Cola хэрэгтэй байна. Хаана вэ? Эсвэл гарахаалга хаана бол excuse me. Аха гэ нөгөө хүн чинь харангууд where is the exiter гэж хэлдэг шүү. Excuse me бол гадаад хүнийг дуутахтаа хэрэглэнэ. За thank you. Thank you бол маш одоо байнга хэрэглээ сурч байгаа л да. Бид нар нэгэндээ баярлалаа антар гэдэг бас ховор хэлдэг шүү. Монголчуудын бас нэг ялгаа байдаг шүү. За тэгвэл англи хүмүүс ямар нэгэн юм чамд авч өгч тусласнараа дэлгүүрийн хүн чамд юм зааж өгч бол араас нь thank you. Thank you. Thanks for your help. За багшаа thanks for гэдэг нь дэ артикл. Your чиний тусалсанд баярлалаа гэсэн. Thank you for your help. Дагаад хэлье. Thanks for your help. Thanks for your help. Help гэж дуудаж шүү. За энэ FP2-ыг айгүйх андуурдаг шүү англи хэлэнд. За одоо энийг айгүйх андуурдаг шүү. Англи хэлний F
Энэ хоёрыг. За F P F P for more гэж хэлэхгүй байна шүү дээ. For more гэж заваа хэлээд байдаг шүү та нар. Help enter гэдэг. Help. Энийг P-гээр дуудана. Help. Thanks for your help. Thanks for your help. Good job. Very good job. За I'm sorry. Уучлаарай. Sorry. I'm sorry for the mistake. For the mistake. За англи хэлний for гэдэг нь дэ артикл. Дэ. Mistake гэдэг нь алдаа. Алдаанд минь уучлаарай. За энэ голын дээг бараан дараа нь багш нь тайлбарлаж өгнө. Энэ нэг орчуул өгдөг юм. I'm for the mistake. Алдаа гаргасанд минь уучлаарай. Босс ч юм уу дараач ч юм уу ямар нэгэн алдаа гаргачингууд I'm sorry for my mistake. I'm sorry for the mistake. Дагаад хэлээ шүү агшаага. За сайн байна. Оо тэгэлгүй яах вэ? Чиний зөв. You are right. You're right гэж болно. За your чиний right гэдэг нь зөв. Бас баруун гар талыг right гэж хэлдэг. За you are right. You're right. Дагаа хэлье. You're right. Сайн байна. You're right. Very good job. Чиний зөв хэсэг байна шүү дээ, тэ? Хин нэгэн хүн одоо let's go to shop. Дэлгүүр рүү явцгаая. Are you agree? Чи зөвшөөрч байна уу? Yeah, you're right гэж хэлгэнэ шүү дээ. Yeah, you're right. За exactly яг зөв хэсэг. Exactly яг зөв. Exactly яг зөв. Сайн байна. Sure. За энэ бол бүр англи хэлэнд өдөр тутмын маш их хэрэглэгддэг. Sure. Тэгэлгүй яах вэ? Жишээлх юм бол excuse me хэнийг хүн миний зургийг дараад өгөөч. Excuse me, can you take my photo? Can you take my photo? Гингүүт нь yeah, sure гэж хэлнэ. Ангаагаа бол гэж зогсож болохгүй байна шүү дээ. Sure. Тэгэлгүй яах вэ? Бүх юм sure. За дэлгүүрт орлоо. Give me $100. За $100 өгөөрэй гэж дэлгүүрийн хүн хэлсэн чинь yeah, sure гэд төрөвч явахад гаргаж ирэх нь шүү дээ. За зүгтээ. За зүгээртэй хин нэгэн нөгөө зураг дарсан хүмүүс чинь чамд thank you гэж хэлвэл you're welcome. You are welcome гэж хэлээ шүү. You are welcome. Зүгээртэй. За мөн дэлгүүрээр үйлчлүүлэлт гарангууд нөгөө хүн нь thank you ma'am. Одоо тэ хатагтай баярлаа гэж хэлэнгүүт гарахтаа you are welcome. You are welcome гэж хэлнэ. За энэ үгнүүдийг бас бичиж аваад ягштал цээжилтээ. За мөн өөрийнхөө хүнтэй дотоод хүнтэйгээ төсөөлж англи хэлийг төсөөлж сурдаг шүү найзуудаа. Англи хэлийг төсөөлж сурдаг. Хэн нэгэн хүн хажууд ч юм байна. Би гадаадд очивол яг ингэж ярина да гэд бодоод өөрийгөө бүр ингэж онгоцон суугаад гадаадд очиод дэлгүүрээр хисэж гин, гадаад хүнтэй ярьж гин, тусламж гуйж гин, хэн нэгэн хүн надаас юм асууж хахад би ингэж хэлэх нэ гэж төсөөлөн бодож сурнаа. Бүгдийн төсөөлж бодоо толны өмнө өөртөө яриарай. Тэгэх юм бол тархинд чинь үлдэж суудаг. За ингээ бүгдээрээ нэг хамтдаа тасгал ажиллая. This is Q's time. Q's time. За бүгдээрээ одоо та нар маань энэ бичлэгийг зогсоож аваад багшийнхаа түрүүнээс хойш заасан бүх юмыг автоматар толгойдоо цээжлээд дэвтрээ хажаагаад энийг хамтдаа ажиллая. Дэвтрээ хаагаарай. За тэгээд чамайг би хэр толгойтой, хэр IQ-тай, хэр тарихтайг чинь шалганаа. За бүгдээрээ хамтдаа энэ Q-зийг ажиллацгаая. За та нар маань мундаг да. Би бол мундаг, ухаантай хүмүүс гэж бодоод байгаа шүү. Бас нэг тийм яхаа алдсан өөр манараа мангар биш үсттэй. За бүгдээрээ хамтдаа ажиллацгаая. Greetings. Introductions and common expressions. За энд юу байх вэ? Өглөөний мэнд. Yeah, good morning. Сайн байна. Good morning. За энэ дээр юу байх вэ? Хараарай. Багш нь жоохон зогсоогоод өгье. Good morning, good tomorrow, good evening. Ураари. Яа, тийм шүү дээ. Мондаг. Good evening. Хараас орой байна те. Good evening гэж хэлэх нь шүү дээ. Мондаг. Good evening. За, өдрийн мэндийг юу гэдэг лээ англиар? Good afternoon. Яста мондаг. Яг сайн ойлгосон байна. Good afternoon. За энэ хоёр хүн хоорондоо first time meeting хийгээд одоо танилцчих шиг байна. Тэгтээ юу гэж хэлдэг вүлээ? Ястай мундаг юм а та нар. Nice to meet you шүү дээ. Nice to meet you. Ястай Nice to meet you. Nice to meet you.
Сайн байна. За нэг хүн тусалсан юм шиг байна. Тэгэхээр юу гэж хэлдэг вүлээ? Өө зүйтэй ёстой сайн байна. Thanks for your help. Yeah, өөртөө оноо Thanks for your өгөөрэй. help. Just good way шүү. Ийм амархан байхгүй да англиас очих манайхаа. Айгүй амархан сонирхолтой байгаас тээ. За одоо энэ хүн ингээд эргэлзээд нэг юм хүн дуудах чинь те. Хөөй гэж дуудах чинь. Тэгэхээр юу гэдэг вэ англиар? Excuse me. Яста мундаг. Excuse me. Excuse me. Excuse me гэдэг шүү дээ, тийм ээ? Oh, I'm sorry for the mistake. Алдаа гаргасанд минь уучлаарай. I'm sorry for the mistake. Өөрийгөө үнэлээрээ манайхаа. Хүн өөрөөгөө магтаж урамшуулахаар аягүй сайн сурдаг шүү. Ёстой мундаг байна гэд өөрөө өөртөө хэлээрэй. Мундаг. За энэ мэтчлэн ингээд cute time хэдүүлээ. Завсарлаад харъя. За ингээд нэг бичлэгээ зогсооч доо багш нь. За бид нар бүгдээрээ өнөөдөр өөрийгөө хэлж сурах нь, өөрийгөө танилцуулж сурлаа, өөрийгөө экспрешн хийж сурлаа. За тэгээд та нар одоо багш нь та нарыг шалгая. Дэвтрээ хаагаад багшийнхаа зааж өгсөн зүйлийг хэр сайн сурсан байна багш нь шалгаадах юм. За багш нь монголоор хэлнэ, та нар англиар хэлнэ шүү. За уучлаарай. Сайн байна. За хөөе өршөөхөрөө гэд юу дуудахтаа юу гэдэг вэ? Ястай мундаг. Excuse me. За өглөөний мэнд. Ястай мундаг. Good morning. Орой мэнд. Орой мэнд. Ястай сайн байна. Good evening. Айгуу сайн сурсан байх шүү мундаг. За тэгвэл одоо жоохон хүнд юм асуунаа. Чамайг хэн гэдэг вэ? Аха, дахиад хэлээрэй. Чамайг хэн гэдэг вэ? Сайн байна. What's your name? За тэгвэл насыг асууя. Чамай чи хэдэн настай байна? Сайн байна. How old are you? Чи хэдэн настай вэ? За бид хэдэн настай гэхдээ юу гэдэг лээ өгшин? I am гэж шууд насаа хэлнэ те. I am гэж насаа хэлэхэд болно. Good job. За намайг уучлаарай. Өө зүйтэй sorry. I'm sorry. Алдаа хийсэнд минь уучлаарай. I'm sorry-га хэлчихэл ард нь юу гэдэг лээ өгшин? For the mistake. For гэдэг нь дэ. Монголоор дэ. Mistake гэдэг чинь алдаа. For the mistake. I'm sorry for the mistake. Маш сайн байна. За ингээд маш мундаг одоо юмнуудаа сурсан байна. Багш нь одоо ойлголоо. За тэгээд яг энэтэй холбоотой хэдүүлээ нэг дасгал ажиллая. Бичлэгээ зогсоогоод энэ дасгалыг ажиллаад өөрийгөө үнэлээрэй.